сүүлийн үеийн Дэлхийн банкны хийсэн судалгааны бичиг баримтан дээр туулын хурдны зам, тойрог 1-р зам, тойрог 2-р замууд бол Улаанбаатар хотод дунд хугацаанд нэн зайшгүй хийх шаардлагатай үндсэн одоо дэд үтцгэж тодорхойлогдсон байгаа. Дэлхийн банк нэг тодорхойлсон. Тэгэхээр туулын хурдны зам маань өөрөө 2013 онд их хурлын тогтоолоор батлагдсан байна. 2016 онд үндсэн тараас батлагдаад наривчсан зурагчтай бол хүлээлгээд өгсөн баталсан. Бид бүхэн бол 2025 онд хийж байгаа судалгаа гэх юм бол энэ дээр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл дээр нь техник эдийн засгийн үндэслэл хийгээд ямар шүү байдлаар явах вэ гэдгээр тодтогоод явсан. Үндсэн тараас бол яг хэвэндээ байгаа. Одоо яг өөрсдийнхөө амьдрдаг одоо яармаг чиглэлтэй хөдөлгөөнийг хийх тухай асуудал яриад байгаа байхгүй. Гэтэл яг үндэ бол нэгэн хурдны зам байгуулад тэр нь маш өндөр өртөгтэй гүүрээр явахын зам хийгээд хотын одоо төвийн тэр төвжирлийг хар хорны төвжирлийг их тайвны өргөнжлөө за ард аюушийн өргөнжлөө тэр яаж нөлөөлөх юм би бол өөрөөсөө итгэхгүй байгаа байхгүй. Хамгийн их нөлөөлөх зам бол наадамчтай автцсан байгаа. Чингисийн өргөнжлөө байгаа, их тайвны өргөнжлөө, нарны зам гэсэн энэ дөрвөн хөндлөн коридорууд дээр төвжирлийг бол 28-аас 30% дээр бол бууруулах. За. Яагаад тийм ингэ амархан байгаад гэж юм уу эсвэл их мөнгөтэй болохоор ингэж энийг төрүүлээ хийчихье гэж бодд юм уу эсвэл дараагийн сонгуулиас ямар нэгэн юм зам нээсэн туус ажиллах зорилгоор ингэж хийд юм уу гэж асуумаар байна. Дэлхийн нийтээр хамгийн өргөн ашиглагдж байгаа PTV Vision симуляц дээр хийж үзэхэд хамгийн бага үнийн өртгөөр хамгийн өндөр үр нөлөө авчирж байгаа нь өнөөдөр туулын хурдны зам. Энийг бол хариуцлагатай хэлье. Бүх судалгаа тооцоод хэвзүүн юм дээр байж байгаа. Тэр гэр ороолын дундуур яагаад явж байгаа төлөвлөлт байгаа. Тэрнийг яагаад ч хэлж хийхгүй байгаа бэ л гэдэг. Миний ойлгож байгаа сүүлийн 2 жил маш их зам барьсан гэж ойлгох. Тэг гэр ороолоор маш их хэмжээний зам тавьсан. Үүний үр дүн төгжрөл буураагүй улам ихсэн. Тэр гол гудам замуудаа хийж тавих ёстой. Тэгээ одоо бид нар толгой тардаж буюу содон орооллоос гэмтлийн имлэг хүртэлх. Яг 2020 дээр ерөнхий төлөвлөгөөнд байсан 6 ягны гол гудам замыг одоо энэ жил 6 сарын 30 гэхэд эцсийн байдлаар хүлээлгэж өгөх явж байгаа. Замгүй газар ихлэ зам барьхгүй. Одоо би яриад замгүй газар гэдэг хүн амьдарч байгаа төгжрөл хаана үүсчийн төгжрлийг бууруулах гэж байгаа. Төгжрөл хаана бий болоод нэхэр суурьшлийн бүс хаана үрсэн бэ гэдэг. Тэгээ 1 км замыг одоо 70 тэрбум төгрөг гэсэн тооцоо гарч ирсэн тийм үү? Тэр тооцоог бити яг тэр харин хүмүүс ингэж худлаа мушгаад байгаа. Километр замын тооцоо гэж байхгүй. 1 км гүүр 130 тэрбум. 1 км ах замын өртөх нь 14.7 тэрбум. Ингээд зарчдаг. Малчгүй байрны зардал орж байгаа. Шугамшилжээ шилжүүлэх хэлний зардал орж байгаа. За нөөтийн татвар нь 207 тэрбум буцаа төрийн насар орж байгаа. Захиалагчийн 9.8 тэрбум. Ингээд чинь бүгд задарсан байхгүй. Тэгэхээр километр замыг тэд нар тавьж иргэдийн толгой. Яг тэр нэг чи өртөлтөд хойд гэр оролт дагуу явал нэг төвшөнд явах боломжтой байна. Тэр чинь тэр нөгөө 130 тэрбумаас хамаагүй хямд өртөгтэй. Мөн тэр газар чөлөөлт хийгээд тэр орсон хүмүүс нь тий хойдлын шараар зурсан хэсгийг би яриад байна л да. Газар зүйн байрлал тойртлогоо өндөр учраас одоо энэ тойрог 1-р замын хойдлын 70 давхрын хийж байгаа хэсэг нь 2 км-ийн түнэлээр гарна. Адилхан 6 игнэ яг туулын хурдны замтай уялдаж байхаар ингэж төлөвлөсөн. Таны ярьж байгаа яг наа төлөвлөлтүүд чинь тэр 2000 оны хойш одоо сүүлийн 20 жилийн Улаанбаатар хотын үе үеийн эрдэмтдийн төлөвлөлтөнд маш олон хэлбэрээр байгаа. Улаанбаатарын завч угаасаа хамгийн хөнгөн нөхцөлтэй газар байхгүй. Угаасаа ингэж шулуун газар явж байгаа энэ хүндрэлтэй бол огт байхгүй. Нүүлийн шилжүүлэлтийн зардал байхгүй. Гэтэл яагаад те гүүрийн зардал нь 130 тэрбум байгаа юм бэ? Километр гүр. 20 сая доллар. За би одоо энэ дээр жишээ үнэ байхад яагаад юм байгаа юм бэ? За 4 игнэ олимпийн гүр жишээг нь шүү. 4 игнэ олимпийн гүрийн төс төртөг 42 сая доллар. 42 сая доллар гэдэг нь ойролцоогоор 150 тэрбум. 450 м үндсэн чиглэлийн урт нь олон түвшний километр орохоор 260 тэрбум. Километр орохоор 260 тэрбум болж байгаа. За одоо өнгөрсөн одоо 2024 онд ашиглалтанд оруулсан 6 игнэ гүр. Одоо би адилхан 6 игнэгээр нь харьцуулж шүү. 6 игнэ гүүрээр наадамчдын гүүр маань өөрөө 451 м урт гүүр. Төсөд өртөх нь 77 тэрбум. Километр орох юм бол километр орох нь 140 50 тэрбум. Та яг техникийн нөгөө деталь хөндлөн орох учраас одоо жишээлбэл тэднээс очилт 10 таахгүй. Битүүм 2 үтэй. Манай энэ чинь 18 см буюу дахиад 8 см битүүмийн очилттой буюу дээр дац авдаг хэсэг нь баг нугарцсан илүү. Тэгэхээр Азийн А1 замын хурдны нэг замыг үргэлжил гэдэг чинь насын урчлах. Тэгэхээр бид нар техник бүх төр деталаа мэдж байгаа учраас таад бол зөв. Бидүүд бол мэрэгжлийн хүмүүс учраас техник бүх деталыг харж байгаа учраас би бол энэ төсөл төрдөг харин бах их баг тавьчлаа гэж боддог.